өнөөр энэ дууны маань нэр гэрчлэл та нар үгийн сайн анхаарал тасаасаа гэж хүсэж байна. Яа махан жоохон техникийн асуудал гарлаа. Бүгдээрээ дахиад нэг алга ташаад үгүй. Энэ дууны маань утга нь хүмүүс хайрыг хаанаас олж болох тухай үгүйсэн. Шиг хайртай намайг олсон цөлөөр голурсах шиг амьдралыг өгсөн миний Том бисүргийн дэнслэгч нэгэн мөнхийн борхон их та байсан төсөглийг тааш мэдэн инрэлхэн намайг гэлэн хамгаалдаг түүний би хаачлээ замын ментал мэдэн өмнө би гэрэлгүй инэрлгүй зүгтэх аргагүй хөдөн хорвоод батсан өрсөрд идэхгүй хосон сэтгэхгүй хосны көс ухын хат уулац үнцэнэ мэдэхгүй бусдаас хүсдэг зүйл аваад өгдөггүй бацсан гадна бол идэг би хэлдэггүй харахгүй бас сэтгэл дотор хайр гачсан өглөө ирж нарангийн шиг цөлөөр голурсах шиг амьдралыг өгсөн өөртөө чирэгцэх шиг намайг цаашин болгосон нүдэцэг хүчиг сонсохгүй хүмүүний зүрхэнд огтгөрээгүй хамгийн сайхан бүхнийг та бидэнд өгсөн миний эзэн бисүргийн дэнслэгч нэгэн мөнхийн борхон их та байсан төгсгөлийг таал мэдэн Түүний би хаачлээ эзэн борхон танда би итгэсэн замын ментал мэдэн өмнө нь би гэрэлгүй инэрлгүй зүгтэх аргагүй хөдөн хорвоод батсан өрсөрд идэхгүй хосон сэтгэхгүй хосны көсөр ухаан хатан уулаацсан үнцэнэ мэдэхгүй бусдаас хүсдэг зүйл аваад өгдөггүй мяцсан гадна бол идэг би хэлдэггүй харахгүй бас сэтгэл дотор хайран гацсан миний эзэн бисүргийн дэнслэгч нэгэн мөнхийн борхон их та байсан төсөглийг таал мэдэн инрэлхэн намайг гэлэн хамгаалдаг түүний би хаачлээ эзэн борхон танда би итгэсэн замын ментал мэдэн баярлалаа. За баярлалаа. Та бүгд үгрүүн анхаарлаа хандуулсан гэдэгт итгэж байна. Мөн сонссон байх маш гайхалтай дуу байлаа. Тэгээд дараагийн дууга бүгдээрээ хүлээн авцгаая. Крис Мединагийн дууг манай Темко ах маань коверлж дуулах болно. Баярлалаа.
За сайн байна уу? Крис Мединагийн What Are the Words гэдэг та сонсчихсан баха. Юу альтертэй дуу. Бага. Энэ дуу coverсан. Cover нэг тэнэлгээр таад мэдж байгаа ш тийм ээ. Ер нь бол дуугийн найруулж болно эсвэл үгийг найруулж болно. Энд болохоор үг нь өөрчлөгдсөн байгаа. Та бүхэн таалан суух нь уу? Хаач байсан бидэрги чинь чамайг хамгаалахаар байж л байна. Надаас татгалзсан ч би өөрчлөгдөхгүй. Амлалтууд үрдийтгэх хэмжээ асуудал сорилтоо гарсан ч дарах гарсан Хэдий чи намайг мэдэхгүй ч би чамайг үргэлж хайрлана. Хэдий чи намайг танихгүй ч би чамтай хамт байна. Тулсан бүхний одоор гадир хучин зүйл өнгөрсөн чи одоо шин хүн болсон. Өнгөрсөн дэх бараа дурсан жоо магадгүй чамайг хошоо татан гисэн чарага дэжлүүлээ залбрарэ мухин амиг чам докхиндо мухны хуори гордолостон Чамайг аврахаар энэ ертөнцөд ирсэн. Хэдий чи намайг мэдэхгүй ч би чамтай үргэлж хайрлана. Хэдий чи намайг танихгүй ч би чамтай хамт байна. Тулсан бүхний ардаа орхиод Хучин зүйл өнгөрсөн чи одоо шин хүн болсон. Чи хаач байсан бид иргэд чинь чамайг хамгаалахаар байж л байна. Надаас татгалзсан ч би өөрчлөгдөхгүй. Баярлаа. За, темп байхтаа баярлаа. Сая бүгдээр хангалттай ийм орлоо гэж ярьдаг үлээ. Хангалттай гонгллаа. Бүгд өнөөдөр Валентины баяр штэ нэрээ бүгд сая хайрын тухай бодсон байх. Одоо харин энэ газарт дөргөөхоор та нар Blackpink хамтлагийг мэдэх үү? Blackpink Солонгосын. За, тэгвэл Blackpink хамтлагийн Love Secures гэдэг дууг нь манай охтын хамтлаг coverж дуусан байгаа. За, охтуудаа урьцгаа юу? Нэг хоёр. За, бүгдэнд нь орой минь гигээ хайрын Валентины баярын минь төргий. За, манай охтын хамтлагийн нэр бол Rhythm гэдэг нь шүү дээ. Тэгээ бид нар өнөөдөр болохоор Blackpink хамтлагийн Love Secures дуу cover хийж өгч байгаа. Тэгээд бид нар нийгэм дээр ингээ хайр гэж нэрлдэг зүйлээсээ ягаад ч юм ингээ шархаваад байдсан шүү дээ, тий ингээд.
уг нь хайр чинь ингээ хүнийг шархлуулдаг шүү дээ. Тэгвэл ягаад чинь бид нар шархаад идэг. Тэгвэл бид нар ч гэсэн нэгэн цагт яг тэр шархыг авч ясан охтууд тэгвэл энэ шарх маань эдгрээд яг үнэхээр хайрладаг тэр аз жаргалыг өгдөг хайрыг олсон байгаа. Тэгээд энэ хайрын тухай яг энэ дундаа шингээж гисэн. Тэгээд та бүхэн маань хүлээ авч сархнаа баярлаа. Охтуудтай баярлаа. Бүгдээр дахиад нэг алхан алгаж чичээдэх үү? За, маш гайхалтай дуунууд. Гайхалтай дуу байлаа. Тэгээд дараагийн дуугаа бүгдээрээ хүлээн авцгаая. Бидэнд дахиад нэг дуу байна. Габриэл хүслэн тэргэл хоёр. Good. Ini. Zurgen men gonshing santani khair Endrast men irch kisan tani khair Zurgen men gonshing santani khair Endrast
дурсанч хизууюуд тийхэмэн дутсанч ганцаар алхаж итгэл минь суусанч миний сэтгэл таны хайр мөн хорсож итгэсэн намайг хартан итгэсэн итгэдэг таныг хамт гэж итгэдэг өнгөрсөн түүхүүд бүгд үнийг гэрчилдэг өөрийгөөс дүүрээгүй ингэ сэтгэл минь өөрийн гэгэлүүлэн таны би хаа учи бүрийг гэрлүүгээ хажуу та байна алхам бүрээ чиглүүлэн замыг тацаа бэлгам дүүрний күсэн та миний хаан зүрхэн минь гүн шигсэн таны хайр амьдрал минь ирчихсэн таны хайр зүрхэн минь гүн шигсэн таны хайр амьдрал минь ирчихсэн таны хайр хайда готрын шагураас дутн алгдан нутган дотрын ботрын гадармын нэмтрэн нурсан хан минь ботрын Оросож ботрын харасан зүгтэн оросо бассан хүүхэд бутсан гэж үгүй явсаа сүрэл огтэн мόνиг олсаа муртан гон гим нүгэлүүлсийг артэрсэн ганасаа галцаа шах болцсон дотор бол таксай болцсон мόνиг олсаа муртан гон гим нүгэлүүлсийг артэрсэн ганасаа галцаа шах болцсон дотор бол таксай болцсон хэмэн дутсан ганцаар алхаж итгэл минь суусаж миний сэтгэл таны хайр мөн хорсож итгэсэн намайг хартан итгэсэн итгэдэг таныг хамт гэж итгэдэг өнгөрсөн түүхүүд бүгд үнийг гэрчилдэг өөрийгөөс дүүрээгүй ингэ сэтгэл минь өглөө бүр үгийг тань хүлээж нүдэнэ өдөж бол таны хайрыг үргэлжлүүлнэ Таник ирэх миний царганц хүсэл минь миний сэтгэл гон шигсэн таны хайр зүрхийг минь үргэлжлүүлсээр байна амьдрал минь ирчихсэн таны хайр алхам бүрт хамгаасаар байна баярлаа За баярлаа бүгдээрээ нэг халуу алгачцгаая Гайхалтай та бүгд өгрүүн рүү анхаарч байгаа хөөхтэй энэ бүх cover дуунуудын их өгнүүдийг бид нар өөрсдөө бичсэн байгаа. Тэгээд мөн бид нар 180-гээ залуучуудын нэгдсэн клуб залуучууд байгаа. Энэ яг юу вэ гэхээр бид нар Христэд итгэх залуучууд байгаа. Мөн энгийн дуулдаг залуучууд ч байгаа. Тэгээд мөн бид нар одоо дараагийнхаа дууг хүлээн авцгаая. Жинхэнэ би нэг. За бүгдэнд нь орой минь. Тэгээд энэ орой хулан бит 2 жинхэнэ бие буюу Real Me гэдэг нэртэй дууг хүргэх гэж байна. За тэгээд энэ дууны маань утга нь гэвэл одоо ингээд бид нар одоо нийгэмд тэг бусдад таалагдах гэж бусдад үнэлүүлэгдэх гэж одоо ингээд яг өөрөөрөө байж чаддгүй шүү дээ. Тэгвэл яг энэ дуун дээр болохоор яг өөрөөрөө байх үед чамайг үргэлж хайрласаар нэг юм байдаг шүү гэдэг утгыг илэрхийлсэн байгаа. Тэгээд дуу уул авцгаая. Go. She don't have a for the shit and you fuck me for the heart. You got a lot, not little the road and the she's a don't have the heart of the shit. Push me I'm only on I'm skinny fish bad. I don't go
За алга зөрчцгой бүгдээрээ ямар гайхалтай дуу байлаа. Та бүгд сонссон бах. Сүлд нь үргэлж найдвар бий гэж ямар гайхалтай үг вэ. За тэгээд дараагийн дуу бол өнөөдөр чинь хэдмэлээ 14 гэдэг ба штэ. Харин баяр гэдэг. За өнөөдөр энэ бол ер нь сүүлийн дуу байгаа. Тэгээд энэ бол яг шууд гараа харин дуу байх болно. Тэгээд Темках догигч хоёроо урьж байна. Алгацлаар үрцгаая. За бүгдэнд нь оройн төргий. За энэ болохоор нөгөө дуучин Lady Gaga-гийн нөгөө I always remember to us this way гэдэг дуу гэдэг аюу алдартай. Тэгээ энэ дуун дээр болохоор би нэг хоёр дүүдэн зориулаа хормоо хийж яхад нь ингээд үг зохиогоод тэгээд дуулж исэн. Тэгээд одоо энэ дууг болохоор өндөр 2 сарын 14 хосуудын баяр учраас бүх хосуудаа зориулаад дуулах гэж байна. Чиний тухай би бодохдоо хэрхэн учирсан сан минэмсэглээ чамд өгсөн надад үергэлзээрээ Учир нь Есүс бидний хайрын маталгаа Мөнх мэви бол чамайг хийж олохгүй Чи миний хой зүрхний би чамайг үрдэрдэн Чамтай учирсан цагж бүхэндээ
цаамч бүхэндээ Дүндүү талархаа амьдрнаа Бухны хайраа амлалтаагүй Хонгор ми чамай гүби хайрлнаа Очин Иесус бидний хайрын баталгаа Мөнхөн байгаагүй бол чамай хизээж чадахгүй Чи миний хөө зүрх бэрдээ би чамайг хайрлнаа Oh yeah бидний хайрыг юуч санах чадахгүй baby Jesus бидний хайрын баталгаа Мөнхөн байгаагүй бол чамайг хизээж чадахгүй Чи миний зүрх бэрдээ би чамайг хайрлнаа Чи миний зүрх бэрдээ би бинээ Гахалтай ямар гоё дөө вэ. Бүгдээр нэг алга төрчихөө. Маш гахалтай харин тухай дуу байла. Та бүгд сонссон гэдэгт өгнүүдийн анхаарал сонссон гэдэгт итгэж байна. Тэгээд одоо бүгдээрээ бидэрт нэгэн залуучууд жүжиг тоглохоор бэлэн болсон байна. Тэгээд бүгдээрээ жүжиг хүлээн авцгаая. Зөвхөрл. I had nothing to say and I get lost in the nothingness inside of me. I was confused and I let it all out to find that I'm not the only person with these things in mind. But all the they can see the words revealed is the only real thing that I got left to build. Just stuck, hollow and alone, and the fault is my own, and the fault is my own. I wanna heal, I wanna feel what I thought was never real. I wanna let go of the pain I felt so long. Erase all the pain till it's gone. I wanna heal, I wanna feel like I'm close to something real. I wanna find something I wanted all along. Somewhere I belong. And I've got nothing to say. I can't believe I didn't fall right down on my face. I was confused, looking everywhere, only to find that it's not the way I had imagined it all in my mind. What do I have but negativity? Cause I can't justify the way everyone is looking at me. Nothing to gain, hollow and alone, and the fault is my own, and the fault is my own.
fade till it's gone. I wanna heal, I wanna feel like I come to something real. I wanna find something. Оо гайхалтай. Бүгдээрээ нэг алга тишчээ. Та бүгд бас яг нөө нэг сайн тал нь ялдаг кинонуудад дуртаалахтай яг сайн талдаг муугуудаа ялаад идэг. Тийм кинонууд маш гайхалтай байдаг. За тэгээд ингээд бидний өнөөдрийн ер нь үйл ажиллагаа дуунууд өндөрлөж байна. Гэхдээ яг юуны турунд бид нар нэг нэг залуучууд руу чиглэсэн клуб залуучууд байгаа. Тэгээд тантай хоромхон зур нэг зүйлийн талаар ярихыг хүсэж байна. Энэ нь болохоор яг л бид нар хамгийн энэ бол ер нь ойр жишээ байгаа. Энэ юу вэ гэхээр бид нар баг байхдаа ч юм уу яг бид нар нэг бол хүн болгон л ярьдаг шүү дээ. Хинч ээж юм уу аавын найзын хүүхдээс дэш гардггүй гэж. Яг үүгээр хүмүүс хүүхдээ чи тэрний нөөл энэний хүүхдээс муу байна гэж жишээ авах тохиолдлууд их байдаг. Саяхан би нэг зүйлийн талаар сонссон юм л да. Яг Монгол Солонгост амьдардаг монгол залуугийн талаар юу гэж байгаа вэ гэхээр яг Солонгос хүүхдүүд болохоор 10 жилдээ нэг бол 10 жилдээ их сургуульд орохдоо эцэг эхчүүд нь байнга чи тэрний чи их сургуульд орох ёстой, чи сайн явах ёстой, нэг бол чи тэр хүүхдээс чи тэр найзаасаа илүү байх ёстой гэж хэлдэг гэж байгаа. Үүнээс болж хүүхдүүд маш их дарамтыг амсаж тэгээд мөн амиа хорлогч тохиолдлууд гардаг талаар ярьж байгаа. Үүнээс харах юм бол яг үүгээр хүмүүс хүүхд өөрийнхөө хийж чадаагүй тэр дутуу зүйлийг нөгөө хүүхдэрээ хэлэх гэдэг нэг буруу гэж байгаа юм биш. Гэхдээ хүүхдээ сайн явахыг нөгөө талаас хүсчиж болгоч энэ өөрийнхөө хийж чадаагүй тэр зүйлийг хүүхдэрээ хэлэх гээд энэ тэр хүүхдэд нөгөө тэр нь энэ бас яг л уламжлагдж ирсэн эцэг эхт нь маш их дутуугийн мэдрэмж. Тэр дутуугийн мэдрэмжээ дүүрэхийн тулд хин нэг ашиглах гээд байдаг. Ашиглахыг хүсэж байгаа. Энэ яг яагаад хүн дутуугаар мэдрээд өөрийгөө дутуугаар мэдрээд хин нэгнээс дутуугаар мэдрээд нэг бол өөрийгөө хин нэгнтэй харьцуулж бодоод өнөхөр энэ юусоо хүнд хайр тутсны улмаас хүн чин сэтгэлийн жинхэнэ хайрыг амсаж чадаагүй хүн биднэрт хинч хин нэгнийг тгийж хайрлах ёстой чи тийм тгийж хайрлах ёстой чи ингэ хэрэгтэй гэж бидэнд зааж өгч байгаагүй бидэрт заримд нь аав ээж байхгүй гэж болох юм нэг бол бэсэн ч ямар ч нөлөөгүй гэж болох юм. Яг үүний улмаас бид нар хин нэг жинхнээсээ хайрлаж мэдрэхгүй улмаас тэр зүрхэн тэр хоосон мөн дутуу мэдрэмж дүрдэг гэж байгаа. Үүний улмаас бид нар хин нэг хайрлаж чадахгүй улмаас хин нэгэн зүгээр л таалагдахыг хичээж байгаа. Таалагдахыг хичээн өөрийгөө өөрчилж хуглан заримдаа алдах тохиолдлууд ч байна гэж байдаг. Яагаад энэ хайр дутуу байна вэ? Яг бид нар яагаад энэ хайраас хол байна вэ гэхээр бид нар нийгмийг мөн энэ гадуур байгаа хүмүүсийг харж болохын энэ нийгэмд нь өөрөө тийм сайн зүйлс нэг бол тийм сайн зүйлс байхгүй болсон дандаа өнгөлн даалдалтын зүйлс бүх хүмүүс баг зүүн хин нэгэнд таалагдахын тулд амьдарч байгаа. Үүнээс харах юм бол бид нар хамгийн тод жишээг санаж болох юм. Энэ яг юу вэ гэхээр таны мэддэг нэг бол таны дэмждэг ч юм уу олонний танил хүн ямар нэгэн буруу алхам хийх үед тэрийг бүгдээрээ дээрээс нь дэвсэлэхэд бэлэн байгаад байгаа. Бүгдээрээ дэвсэлэхэд бэлэн байгаад байгаа. Өчигдөрхөн л юм уу өмнөхөн л би таныг дэмждэг. Нэгвэл би энэ дуу сонсдог гэж байгаа мөртлөө нэг буруу үйлдэл хийх үед л гიშгэхэд бэлэн байгаад байгаа гэж байгаа. Тэгээд мөн нөгөө талаас бидэнд хин нэгнийг чин сэтгэлээсээ хайрлахыг зааж өгөх мөн биднэрт хин нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах ямар ч тийм би чамайг хайрласан чинь чи надад тийм өгөх ёстой. Тийм үйлдэл хийх ёстой гэж тийм хариу нэхэлгүйгээр хайрлахыг зааж өгөх нэгэн хэрэгтэй. Бид нар тэр хайрыг зааж өгөх мөн бид нар тэр дутуу мэдрэмжүүдийг дүүргэх тэр зүйл хэрэгтэй гэж байгаа. Энэ зүйлсийг сая бид нар хэлсэн шүү дээ. Бид нар бол Христэд итгэгч залуучууд үүнийг бидний бүтээгч буюу Бурхан өгч чадна гэж байгаа. Гэхдээ яагаад хүн болгон хин Бурхан руу залбирах үед нэг бол бид нар тэр хайрыг тэгвэл яагаад анханасаа бидэрт өгөөгүй юм гэхээр Библиэлд хэлэхдээ хүн болгон нүгэлтэй гэж байгаа. Энэ дэлхийд дэр нүгэлгүй ямар ч хүн байхгүй гэж байгаа. Учир нь энэ бол хүн ямар ч нүгэлгүй хүн байхгүй гэж байгаа. Нүглийн улмаас бид нар хин нэгний жинхнээс хайрлаж чаддгүй заавал
тийм хариу үйлдэл нэг бол хин нэгнээс заавал юм авч иж хайрлах хандлагатай байдаг. Харин тэр хайрыг бидэрт бурхан өгч чадна. Харин яагаад тэр байхгүй байгаа вэ гэхээр хүн болгон нүгэлтэй. Харин бурхан энэ ертөнцийг ялалахын тулд биш. Хүмүүсийг одоо чи тийм буруу зүйл хийгээд чи ингээл хэрэггүй болж байгаа гэж биш. Харин бидрийг аврахын төлөө биднэрт илүү сайн сайхныг хүссэндээ өөрийн цорын ганц хүү Есүс Христийг бидний нүглийн төлөө загалмаа дээр цовдлсон гэж байгаа. Энэ танаас ямар нэгэн хариу үйлдэлийг нэхээгүй. Энэ нь болохоор Бурхны ямар ч хариу үйлдэлгүй хайрыг маш тод томруунаар харж болох юм. Үүнээс бидний төлөө бид нар ямар ч төлөөс төлөөг байхад хин нэгэн бидний нүглийн төлөө мөн бидний сайн сайхны төлөө өөрийн цорын ганц хүүгээ өгсөн гэж байгаа. Тэгээд энэ хайрыг авснаар Бурхан танд хин нэгний чин сэтгэлээсээ хайрлах мөн хин нэгийг чин сэтгэлээсээ тийм давхар бодол өнөөл хин нэгний өмнө тийм баг зүх шаардлагагүйгээр амьдрах боломжийг өгч чадна гэж байгаа. Тэгээд та энэ газар байгаа бол таныг би толгоогоо гудайлахыг хүсэж байна. Энэ ямар нэгэн зан үйл биш, зүгээр л та өөрийнхөө зүрх сэтгэлтэй мөн өөртөөгөө ярилцахын тулд өөрийгөө бодохын тулд хин нэгэнд хажууд хүндээ боломж олгохын тулд толгоогоо гудайлахыг хүсэж байгаа. Тийм ээ та толгоо хин нэгний хажууд хүнээ хүндэтгээд толгоогоо гудайлахыг хүсэж чинь хин нэгэнд боломж олгохын тулд гэж байгаа юм. Тэгээд эцэст нь гэхэд бид нар нүглийн улмаас бид нар тэр дутуугийн мэдрэмж мөн бид нар хиний нэг жинхнээсээ хайрлаж чадахгүй гэж байгаа. Үүнийг Библиэлд хэлэхдээ Бурхан та нарт хэрхэн хүмүүсийг хайрлах туслах талаар зааж өгч чадна. Учир нь гэхдээ тэрийг яагаад бид нар авахгүй байна вэ гэхээр бид нар нүгэлтэй гэж байгаа. Энэ дэлхий дээр нүгэлгүй ямар ч хүн байхгүй гэж байгаа. Харин бид нар чин сэтгэлээсээ яг л хин нэгнийг гомдоогоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм шиг бид нар Бурханаас уучлалт гуйх үед Бурхан биднийг уучлална гэж байгаа. Тэгээл яг л таны өмнөх зүйлсүүдийг хизээч эргэж сөхөхгүйгээр мөн танд хин нэгнийг ямар ч нөхцөлгүйгээр хайрлахыг тэрээр зааж чадна. Тэгээд мөн тэр Бурхан бидний бүтээгч танд тусалж чадна.